За. За өнөөдөр би Coinbase төрөвч буюу биржний тухай дахин танилцуулахар шийдлээ. Яагаад гэвэл бас хүмүүс төрөвчийн бичлэгэн дээр жоохон чанар муу байсан байна. Уучлаарай. Зарим юмнууд нь харагдахгүй байна гэд тэгээд дахиж бичгээр шийдлээ. За Coinbase бол бирж бас төрөвч маягаар хэрэгжилж болно. Coinbase дээр маш олон одоо энэ биткойноос эхлээд энэ нэлээд хэдэн койнуудыг энд хадгалж болдог. Одоо ингээд ер нь байнга л нэмж байгаа. За энэ дээр нэг тийм юуны маргаантай асуудал байгаа. Жишээлбэл Европын холбооны улсууд болон Америк, Канада гэдээ бусад орнуудад Coinbase дээр өөрөөс нь бирж дээрээ манай тэрэд шиг худалдаж аваад зарж болдог. Зарим орнуудад энэ нь одоохондоо ажиллахгүй байгаа. Тэр орнуудын тоонд Монгол орсон байна. За тийм болохоор энэ дээр бол зарж худалдаж авч болохгүй өөрийнх нь биржэд ганцхан энэ дээр хадгалж болно, худалдаж авч болно, гүйлгээ хийж болно, өөр сайтаас энэ рүүгээ авчраад болно, эндээсээ тэрэдэмэн рүү гүйлгэж болно. За би яагаад энэ тэрэдэмэн дээр болол байгаа юм чинь Coinbase дээр заавалжгүй нэг шаардлагатай гэсэн хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээр шалтгаан нь бол би хэлжсэн насан туршаагүй хүмүүс хүүхдүүд нөгөө тэрэдэмэн дээр бүртгүүлж чадахгүй, баталгаажуулж чадахгүй учраас Coinbase дээр нэг хэсэг бол ажиллаж болно. Хоёрдугаарт би зөвлөхөд ер нь бол нэг газар бөөнөрөө жишээлбэл удаан хугацаагаар coin хадгалж байгаа хүмүүс нэг газар бөөн хадгалаад дэмий байдаг. Ер нь бас юмыг яаж мэдхүү. Ягаад гэвэл тал нь нэг сагсанд бүх өндөгнүүдээ хийж болохгүй гэдэг шиг талын одоо тэрэдэмэн дээр тал нь Coinbase дээр. За зарах худалдах хүмүүс бол мэдээж хэрэг тэрэдэмэн дээр зүгээр. Ер нь бол хадгалах хүмүүс бол ингэж тал талаар нь хадгалж яхад гэмгүй удаан хугацаагаар хадгалах хүмүүс. За энэ бүртгэл нь шууд имэйл хаягаа бичээл тэгээд имэйл хаягаа бичингүүд чинь next гэдэг дараагийнх нь хуудас гараад ирнэ. Тэр хуудсан дээр өөрийнхөө жинхэнэ овог нэрийг, жинхэнэ утасныхаа дугаарыг ажиллагаатай сайн имэйл хаяг бичнэ. Яагаад гэвэл дараа нь Coinbase-с гараад эргээд орох болгонд утсанд чинь дугаар ирдэг. Хоёрдугаарт нь код ирдэг. Хоёрдугаарт нь энэ юун дээр имэйл хаягн дээр чинь ийм захаа иржээч энэ дээрээ даржээж ордог. Тэгэхгүй бол энэгээрээ дарахж орохгүй бол юугаа төрөвч рүү орч чадахгүй гэсэн. За ингэ тайлбарчлаа. Дараа нь энд хамгийн дараагийн нэг чухал юм нь гэвэл хаанаасаа нөгөө энэ coin-гуудын хаягийг авах вэ гэж. Coin-ийн хаягнуудыг болохоор coin болгон өөр хаягтай. За жишээлбэл би за ямар нэгэн coin-ийн хаягийг авъя. За ямар ч байсан за энэ бат гэд манайхан их сонирхоод идэв юм бэл. Энийг аваад. Гэхэд ингээл одоо энийг ойлголоо гээл дараал. Тэгээд энэ болохоор энэ coin-ийн хаяг гэсэн. Тэгэхээр хаяг болгон өөрийн биш coin болгон өөрийн хаягтай байх нь шүү дээ тийм ээ. Тэгээд эндээс саяхан энэ юугаар хаягаараа одоо энэ урт үсэг тоо болсон энэ хаягийг нөгөө ажиллаж байгаа сайтн дээрээ тавиад тэгээд ажиллаж байгаа тэр ажиллаж байгаа сайтнаас татхад чинь энэ хаягаар чинь энэ Coinbase руу орж ирнэ гэсэн. За Coinbase дээр бол мэдээж хэрэг нэлээ найдвартай сайт юунд төрөвчний тоонд ордог. Тийм учраас энд бол их удаан хадгалж болно. За энд ганц нэг хүмүүсийн их сонирхол татаад байгаа юм нь гэвэл энд худалдаж авах буюу зарж болдог. Гэхдээ орон заасан байдгийг. Европын холбооны улсууд, Америк, Канада гэдэг орнуудад л одоо өөр ганц нэг улс юу Азийн нэг хэдэн улсууд худалдаж авч зарж болно. Бид нэр яаж хэрэглэх үү гэвэл энэ дээр биткойноо бид нар хадгалж болно. Биткойноос гүйлгээ хийж болно. Энэ дээр цуглуулсан биткойноо бид нар тэрэдэмэн рүү явуулж болно. Эсвэл хүнээс хүлээж авч болно. Сайтнаас хүлээж авч болно. Тэрэдээс энэ рүү хийж болно. Ийм үеийнүүд нь байна. Яг ингээд энэ дээрээс мөнгө оруулаад худалдаж аавна гэвэл Монголд арай болохгүй. За дараа нь орсныхаа дараа мэдээж хэрэг энэ дээр дараад энэ settings гэдэг дарна. За энэ settings гэдэг дээр энэ дээр энэ нэр хаягнууд чинь байгаа. За энэ мэдээж хэрэг энэ хоёр FA гэсэн хамгаалтын энэ нэг би бичлэг оруулсан байгаа. Миний YouTube-ээс олоод үзээрэй. Яаж энэ хамгаалт хийх вгээд. За энэ дээр яг жинхэнэ овог нэрээ бичнэ. Одоо жишээлбэл энэ дээр болохоор display name дээр болохоор зүгээр логин байх нь шүү дээ байж болох нь ямар нэгэн логин. За энэ дээр болохоор ерөөсөө яг жинхэнэ нэр овог, жинхэнэ төрсөн он сар өдөр
Тэгээд гэрийнхаа хаягийг бичнэ. Гэрийнхаа хаягийг нөгөө жолооны үнэмлэх юм уу эсвэл юун дээрээс цахим үнэмлэхэн дээрээсээ гэрийнхаа хаягнуудыг бичнэ. За пост код юун дээрээс zip код гээд энэ дээр одоо Улаанбаатар Монгол гэж хичээд ингээд олно. За тэгээд сэвэлж хийнэ шүү дээ. Дараа нь энд нэг юм байгаа. Энэ ID документ гэсэн энэ жижигхэн энд цэнхэр энэ дээр дарангууд чинь нөгөө энд баталгаажуулах verification хийх байна. За энд нэг юм сайн анхаараарай хүмүүсээ. Энд нөгөө цаасан одоо манайхны гадаад паспортыг болохгүй лээ. Заавалчгүй нөгөө ID карт эсвэл нөгөө манайхны цахим үнэмлэх эсвэл хардайн жолооны үнэмлэх. За энэ жолооны үнэмлэхээ жолооныхоо үнэмлэхийг урд талаас нь хойд талаас нь зургийг аваад тэгээд явуулна. Тэгтээ энд яагаад verification хийж болохгүй байна уу гэвэл нэгдүгээрт манай гадаад паспорт болохгүй заавалчгүй юм карт авах нь шүү дээ. Хоёрдугаарт ямар ч засвар хийж болохгүй. Яагаад гэвэл одоо жишээлбэл далийг авчаад манайхан чинь нөгөө юугаар компьютер дээрээсээ ингээд ихцгэн зөв айгу айтаахан болгоод явуулчихдээ шүү дээ. Тэгэхээр чи нөгөө засвар орсон гэдээ баталгаажилт хийж болдгоо. Тийм болохоор анх зураг авахтаа л ерөөсөө яг гоё цагаан цаасан дээр нөгөө юугаа тавиал үнэмлэхээ тавиал цахим үнэмлэхээ юм уу эсвэл жолооныхоо үнэмлэхийг урд хойд талаас нь яг зургийг аваад ямар ч засвар хийлгүүгээр явуулдаг. Тэхийн бол нөгөө баталгаажилт явагдана. Хэрвээ жоохон засвар орсон байхan бол явагдаггүй. За тэгээд одоо жишээл жолооныхоо үнэмлэхээр бол энэ дээр дараад мэдээж хэрэг энэ файлыг өөрийнхөө компьютернаас татах нь биш засвар хийгээгүй. Тэгээд явуулангууд чинь энэ документ чинь ердөө хэрвээ зөв явуулах юм бол ердөө 10 минутын дотор л баталгаажчихдаг. За дараагийн нэг хэлэх юм нь юу бэлээ? За энэ рүү ороод нөгөө утасныхаа дугаарыг энэ рүү юу яа баталгаажуулна. Тэгвэл утасны шин дугаар руу заавалчгүй код иржээж ордог. За бусдууд нь нэг чих фактор энэ хараа ингээд утасныхаа дугаарыг баталгаажуулах юм бол ногоо өнгөтэй болчдөг гэсэн үг. За тэр нөгөө нэг хүмүүс нэг яриад байгаа штэ нэг үнгүү юу гэдэг. За энэ хараа найз нараа юу урах юм бол мөнгө өгдөг гэд яриад байгаа. Энэ Монголд бол бас л болохгүй ягаад болно гэдээ яриад байгаа мэдхгүй. Ямар ч байсан юмыг яаж мэдхгүй баталгаа хийчээд яг уу яаж үзүүл үзэн үсттэй миний бодлоор бол болохгүй юм шиг санагдаад байгаа. Тэгээ хүмүүс болохтой зэрэг болно л гэдээ л мэдхгүй. Найзаа урахлаар юу яана гэл. За энэ биш энд нэг юм байгаа. Нэг юм тайлбарлах гэдэг хаана нэлөө хөөц. Нөгөө нэг үнгүй coin цуглуулдаг. Тэр үнгүй coin цуглуулдаг нь надтай нэг хүм маргалдаад байсан болж байгаа би авсан гэд маргалдаад байсан. Миний мэдхээр бол одоо жишээлбэл энэ дэштэй хардаа энэ сая би энэ дээр дарсан энэ аюугаараа линкийг хуулж аваад хүмүүсийг урах юм бол мөнгө өгнө гэл тэгээд мэдхгүй би Монголд яванда болж магадгүй гэхдээ юмыг яаж мэдэх. За энэ таарда ингээд одоо энэ хуудас руу оронгууд энэ learn more гэсэн маа. Энэнгээр дээр дарангууд чинь за энэ referral програм нь байгаа. Тэгээд энэ дээр нөгөө нэг улсуудынх нь нэр нь байсан санагдаад ах юм. За энэ Монгол тэрэн дотор нь байхгүй л байсан да. Тэгээд яагаад хүмүүс юу яахгүй юм бол байгаа болж илээ гэл тэгээд л мэдхгүй. Би бол болохгүй ах л гэж бодож байна. Энэ найзаагаа ураад $50 авдаг гэл. Тэрийг бол би болохгүй ах л гэж бодож байна. Цаас нөгөө coin хадгал яадаг юмнууд нь хаана байгаа юм бол тоо. Энэ юм бол энэ биш юм. Энэ та хаана байлаа. За coin олдог. Тэн дээр би юу яах гээд миний цаг дуусах нь. Тэр нөгөө нэг энэ ээж штэ. Энэ видеонуудыг үзээд тэр coin өгчээлээ гэ тэгээд илээ. Хэрвээ нөгөө баталгаажуулалтаа хийцний дараа бол өгж магадгүй л энэ тэгээд өөртөө үзээрэй энийг ийм үнгүй coin өгдөг гэд баталгаажуулалт хийгээгүй хүмүүсийг бол өгөхгүй байлээ гэл тэгээд илээ.
За тэгээ энийг төр дуусгая да.